Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлээр хэрэглээний бараа үйлчилгээний үн 2025 оны 2 улсын хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.6%-аар өссөн үзүүлэлттэй гарсан байна. За өнөөсөн гол шалтгааны нэг нь автобусны үн 100%-аар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. За сарын инфляц бол одоо 1.4 гарсан. Үүний 0.61 чинь бол одоо хүнсний бүлгээс 0.51 чинь бол тээврийн бүлгээс одоо шалтгаалсан байж байгаа. Тэгэхээр одоо та бүхэн бас мэдж байгаа хэрэг тээврийн бүлэгт одоо юу ороод ингэж нөлөөлөд байгаа юм бэ гэхээр автобусны билет бол 500-аас 1000 төгрөг болсон шүү дээ. Тэгэхээр энэ нь бол өөрөө яг мөнгөн нүгээрээ аваад үсэх юм бол 500-аас 1000 гэдэг нь одоо бага сонсогч байгаа хэдий ч одоо индекс дээр очих юм бол одоо ингээ даблтаа төсцсөн ба шүү дээ. Тэгэхээр энэ нь бол энэ сарын инфляцид бол одоо бас голлох нөлөөллийг бол үзүүлсэн. Энэхүү үнийн өсөлтөд цагаан сарын баярын нөлөөлөл ороогүй гэдгийг үндэсний статистикийн хорооноос мэдэгдсэн. Гэвч цагаан сарын гол нэрийн бараа бүтээгдэхүүнд хуурал, мах, бензин гэд өргөн хэрэглээнд хэрэглэгддэг бүх бараа бүтээгдэхүүн нөлөөлдөг. Тиймээс үнийн өсөлт бодит амьдрал дээр их байгааг иргэдийн зүгээс хэллээ. Цалин дэтгэвэр нэмэгдэн үтэл өмнөхийн үннүүд нь адилхан юу ягаал нэмэгдэл байдаг. Тэрэн дээр төр засаг бол жоохон анхаарал тавих хэрэгтэй байна. Үнийн өсөлтүүд бол талах гурлаас эхлээл нэмэгдсэн. Өсөөл байгаа шүү дээ. Энэ өргөн хэрэглээний барааны үн өсөөл их л өсөж байгаа шүү дээ. Энэ бол тий. Яаж хөрөхгүй хүн болгоно хөрөхгүй л байгаа. Өнөөдрийн байдлаар баруун бүсэд барааны бүлгийн үн 8.4%, хүнсний бүлгийн үн 12.1%, Улаанбаатар хотод хүнсний бус бүлгийн үн 10.4%-аар тус өссөн байна. Харин Монгол банкнаас инфляцийг нэг оронтой тоонд барих зорилт 50 мөнгөний бодлогоо чангатгсан. Гэвч үр дүн хизээ гарах тал дээр дараах хариултыг өглөө. Ер нь бол мөнгөний бодлогын арга хэмжээнд үр дүн бол нэг 6 сар 9 сар ч юм уу жилийн дараа үр дүн гардаг. Тэр утгаараа бол оны төгсгөл рүү бол зорилт төвшинлөө орно гэж харж байна. Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн хамгийн багадаа 6 сарын дараа мэдэгдэнэ. Гэвч бодит байдал дээр ард иргэд үнийн өсөлтөд хамаг цалин орлогоо зарцуулж байгаа нь хамгийн харамсалтай. Тиймээс төр засгийн зүгээс бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх бодит ажлыг хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна.